За сайн байцгаана уу манайхаа. За өнөөдөр цомотойгоо бас нэгэн гоё сэдвийн талаар ярилцахаа сууж гин. Тэгээд би бол энэ сэдвийг маш удаан догтлж хүлээсэн. За сайн уу цомоо? Сайн одноо. Шинэ оны минь. Шинэ оны мэнд. За ер нь бол би яг одоо энэ шинэ оныг энэ 2026 оныг ер нь айгу гоё жил орж байгаа л гэж бодоод яваад байгаа. Гэтэ бас цомотойгоос байх бас сайхан энэ талаар гоё дэлгэрэнгүй ярилцмаар байна. Тэгэлгүй ахаа. За одоо ингээд шинэ он гарцсан хүмүүс яг бүх зүйлээ шинээр эхлүүлэх гээд шинэ зорилгоуд тавиад за тэгээд шинэ хүслийн самбар, мөрөөдлийн самбар хийгээд за зарим хүмүүс нь бол үйлдэл аваад эхэлсэн байгаах. Одоо чинь 1 сарын 11 болж штэ тий. Мгм. Тэгээ өнөөдөр болохоор хоёлаа 2026 оны талаар нумеролог буюу тоон зурхай талаас нь ярихаар байгаа. Мгм. За тэгээд ер нь чамд өөрт чинь яг юм мэдээлэл байна уу? 2026 он ийм байх болно гэж сошиал медиагаар ч юм уу харж үзсэн зүйл ямар хүлээлттэй байна? Одоо нөгөө нэг ийм яриа их байгаа. Одоо энэ чинь 2025 онд одоо 9 жилийн мөчлөгөө дуусгаа. Тэгээд 2026 он чинь өөрөө нэгэн тоотой гэсэн тийм мэдээлэл зөндөө байгаа. Тэгээд шинэ нэмийг эхлүүлнэ. Одоо дараагийн 9 жилийнхаа үд хаалга одоо мөчлөгийг эхлүүлж байгаа гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү л ерөнхий ойлголттой байгаа. Мгм. Тийм. Яг зөв. За одоо энэ 2026 он маань өөрөө нэгийн тоог илэрхийлж байгаа он байгаа. За энэ тоог яаж гаргадаг вэ гэхлээр тухайн оныхоо тоонуудыг хооронд нь нэмээд нэг оронтой тоороо оруулдаг юм. За тэгэхээр 2026 гэхээр 2 дээр нэмэх нь тэг, нэмэх нь 2, нэмэх нь 6, тэнцүү 10 болж байгаа. За 10 маань өөрөө 2 оронтой тоо учраас 10 дээр нэмэх нь тэг, тэнцүү 1 гээд нэгийн тоо болохоор угаасаа яг хамгийн ихний тоо шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нэгin тооны энергийг агуулсан тоо байгаа. За тэгэхээр нэгin тооноос эхлэхлээр яг чиний түрүүний хэлсэнчлэн 9 жилийнхаа суурийг тавьж идэг жил байгаа. Тэгээд 9 жилийн мөчлөгөөр амьдраад 9 дахь жил нь болвол яг бүх зүйлээ эцлээд дуусгаад жоохон хүнд жил ороод тэгээд нэгin тоо буцаж гарч ирэхдээ айгүй гоё шинэ энергиэр эхэлдэг байхгүй юу. Тэгээ хоёлаа өмнө нь бас 2025 оны тухай ярьж байсан шүү дээ. 9 тооны энергитэйгээд. Мгм. Тий. 2025 он бол яг сэтгэл зүйн хувьд, сэтгэл санааны хувьд бол нэлээд хүнд жил байдаг. Тий. Тэгээ яг энийгээ маш гоё даваад явчих юм бол 2026 он руу шилжихэд маш гоё юм ачаанаас ингээ хөнгөлөгдсөн мэдрэмж төрнө ихэнх хүмүүст. За тэгвэл 2026 он бол өөрөө шинэ эхлэл, шинжлэл, дараагийн болон шинэ үе шат руу шилжих гэсэн энерги агуулсан он байгаа. За тэгэхээр ихэнх хүмүүсийн хувьд бол 2026 он яг тухайн хүмүүсийг зоригтойгоор өөрийгөө сорж чадж гин үү? Шийдвэр гаргаж чадж гин үү? Өөртөө зориг тавьж чадж гин үү гэдгийг шалгадаг жил байгаа. За тэгээд ер нь бол 2026 онд түлхүү яг нэг том зорилгыг сайн бариад тэрнээс ерөөс ингэж нөгөө алдахгүй барих хэрэгтэй. За би одоо жишээ авч үзүүлээ л та. Би чинь болохоор офис ажил хийдэг штеп. Офис ажил маань бол өдөрт би чинь 3-аас 4 цаг суудаг. За тэгээд чөлөөт цагаараа тоон зурхаагаа хийж чинь бас бус ингээ нөө жижигхэн онлайн ажлуудаа ингээ хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэнгууд ингээ 2026 онд бол би зайлшгүй юу их шаардлагатай байгаа вэ гэхлээр яг энэ бүх ажлуудаа чагсааж агаад нэг ажлаа арай жоохон том болгоод тэгээд энэ 26 оныхоо турш энэ ажил дээрээ би одоо ямар цэг дээр байгаа юм? Одоо би чинь нэг А цэг дээр байгаа шүү дээ. Тэгэхээр оны төгсгөл гэхэд нэг тодорхой хэмжээний Б цэгийг өөртөө зорилго олгож тавиад тэгээд яг тэр зорилгоо ингэж бариад 24 цаг биднэрт байгаад байгаа шүү дээ. Энэ цаг дотроо арай их хувийн эзлэн гэж ойлгож Мгм. байна. Маш гоё сонсогдож байна. Тий. Тэгэхээр одоо яг ингээ намайг ярингууд чамд нэг төсөөлөл байгаад байгаа. За би одоо ер нь нэг энэ ажлаа илүү төлхөө хийх юм байна гэд. Аа. Тий. Тэгээд яг цомоотойгоо ярилцах нэг гоё юм а. Ингээд нөгөө нэг яг нэг тийм олон ингээд төлөвлөгөө, олон бодлоо дундаас яг нэг тийм за энийг л бариад аваарай гэсэн нэг нөгөө нэг тодорхой зүг чигийг аягүй сайн өгдөг байхгүй юу? Мгм. Тий. Баярлалаа. Тэгээд найзынх нь бас нэг хэлхийг хүсэн зүйл юм бол одоо яг нөгөө сонсож байгаа хүмүүс маань жилийн одоо оны ихэнд үдчихэж байгаа учраас аягүй гоё авааштай байгаа байхгүй тий.
За тэгээд Тийм. яг оныхэнд үдсэн учраас, сонссон учраас мэдээлэл болгоо авсан учраас за оныхоо цаашдаа энийг ингээд үргэлжлүүлээд явна шүү гэж бодонгууд айгуу гоё авааштай байна л гэж би бол бодож байна. Мгм. За тэгвэл дараагийн зөвлөгөө рүү оръё. Тэгээ сая бол ингээд нэлээд олон ажилтай хүний талаас ярьчлаа шүү дээ. Нөгөөтэйгөр бол нэг ийм хүмүүс бас байж болно шүү дээ. Би надад хийдэг юм байхгүй шүү дээ. Эсвэл одоо гэртээ хүүхдүүдэд хардаг ээжүүд ээж болж гин те. Эсвэл дөнгөж сургуулаа төгссөн оюутнууд байж болж гин ажилд орж амжаагүй байгаа. Тийм хүмүүс байж болно. Тэгэхээр энэ хүмүүст бол юу зөвлөх гээд байна гэхлээр үнэхээр яг би юу хийхээ, ямар ажил хийхээ мэдэхгүй байгаад байвал эхний ээлжинд бол өөртөөгөө сайн ярилцаад яг юунд туртай байгаад байна. За ямар мэрэгчлэрээ одоо ажиллая гэж бодож байгаа бол ингээ ажиллах байгаа хүмүүс бол яг тэр лугай зориорой. А за тэгвэл би ингээд ажил хийх боломжгүй байна гэх юм бол 2026 онд өөртөө цоо шин зүйл сурах жил байхгүй юу? Мм. Суралцах. Тий. Тэгэхээр цоо шин зүйл заавал том зүйл байх албагүй. Ямар нэгэн зүйл нэхэж сурах, оёхыг сурахыг хүсдэг байсан бол тийм сургалтанд хамрагдах ч юм уу те. Эсвэл одоо шинэ хоол хийж сурмаар байсан бол тэр зүйлээс суралцах. Яг өөртөө миний мэдхгүй чадахгүй цоо шин зүйлийг суралцах гэж байна. Ямар гоё юм. Тэгээ аргагүй л Чиний хувьд бол суралцах төлөвлөгөө байна уу? байгаа штэ. Надаа ингээд бүр сурахыг хүсэж байгаа зөндөө их юм байгаа. Гэтэ одоо найз надтай хэзээ нөгөө нэг үл аваад эхэлсэн хүмүүсийн нэг л дээ. Тэгээд нөгөө нэг Мгм. яг нөгөө том зорилгоо гаргаа. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд өдөр болгон үйлдэл хийж байгаа учраас тийм байна. Мгм. Зөв зөв. Тэгэхээр яг нөгөө бас эргэлздэг штэ хүмүүс одоо юм суралцсан гэхээр чинь биднээс тодорхой хэмжээний цаг гарах нь байна, мөнгө гарах нь байна, тэ? Тэр Мгм. сургалтын төлбөр гарах нь байна. Тэнгүүд чинь би яг ингээ зөв хөрөнгө оруулалт хийх гээд байна уу, үгүй юу? Би яг энийг сурч чадах уу гэж эргэлзэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Яа тэгэхээр эн чинь өөрөө биднэрээс хордог жил واخхой юу? Тэг түрүү яг ярьсан штэ би яг үйлдэл авах уу? Би зөрөгтэй байж чадах уу гэдгийг сордог. Тэгэхээр заавал сураарай л гэж захимаар байна. Яасан гоё юм. Яа гэх юм бол нөгөө нэг яг эргэлж байгаа хүмүүс өндөө байдаг байхгүй юу? Тэгэл хойшлуулаад тэгтээ ингээд нөгөө нэг 9 жилийнхаа дараагийн 9 жилийн суурийг тавьж байгаа учраас энэ эхний сорилтоо даваад эхлүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Тий. Тэгээд энэ 9 жил агай гоё чухал байгаад байгаа. Яг энэ 2026 оны хэрхэн өнгөрүүлэхээс хамаарат та одоо хүмүүс маань ирээдүйн 9 жилийнхаа өөртөө яг амжилттай, аз жаргалтай болгох бүрэн боломжтой байгаад байгаа байхгүй юу? Зөвхөн өөрөө үйлдэл авснараа. Мм. Надад нөгөө нэг ийм үг санд орж ин л да нөгөө нэг өнгөрсөн тийм байсан ч хамаагүй те. Гэтэ нөгөө нэг яг одоо хэм болж болох ирээдүйд хэм байх чинь аяг одооний авж байгаа үйлдэлээс чинь хамаарнаа гэд. Тий, яг зөв. Тэгээ яг одоо наад саний хэлсэн үг чинь яг энэ жилийн өрөө аахгүй юу? Тийм байна. За за за. За одоо тэгвэл сансагч дунд маань ийм хүмүүс байж болно шүү дээ. Ингээ бүр би ядарч байна, би Мм. шантарч байна. Одоо ингээд шинэ он эхэлсэн ч гэсэн ингээд би ер нь ингээд юм шинэ эхлэл тавих ч юм уу эсвэл шинэ зүйл суралцах надаа ирч хүч энерги алга би ингээд бүр үнэхээр шантарч байна гэсэн хүмүүс байж болно те. Тэгэхээр ийм зүйл мэдрэгдэж байгаа бол ерөнхийдөө 2025 онд тавьж явуулах өөрийгөө цэвэрлэх, цэцлэх юмнуудаа сайн хийж чадаагүй байна гэж дүгнж болно. Тэгтээ за ингээ 2025 он өнгөрчлөө одоо нэг сар одоо бараг дундаа орж ийн гингүүтээ ингээ сандарсан хүмүүс бас байна штэ би одоо ганц ч зорилго тавиагүй байна гэдэг нөө өөрийгөө бусдад харьцуулаад тий одоо сошиал медиа дээр бол хүмүүс нилээн итгэвчсэн байгаа штэ Мм. тэнгүүд уул нь бол ингээд бусдуудыг айгүй гоё сэтэлжүүлж байгаа боловч яг зарим хүмүүсийг бол эсрэгээр нь ингэж унгааж байгаа үйлдэл явагдаж байгаа штэ өөрийгөө тэр хүмүүстэй харьцуулаад тий. Тэгэхээр ийм хүмүүс маань яах вэ гэхлээр би ингэж зөвлөмөр байна. Одоо манай Монгол цагаан сар болоход одоо сар гарны нилээ их хугацаа байгаа. Мм. Тий. Тэгэхээр нөгөө Монгол ёсороо бол он дуусаагүй байгаа даа штэ. Мм. Тэгэхээр энэ цагаан сар 2 сарын 18-нд болно. Тэгэхээр 2 сарын 18-наас өмнө яг энэ цэвэрлэх, цэгцлэх зүйлүүдээ бас нөгөө тавьж явуулах 2025 оны энергитэй зүйлүүдээ хийж болно. За нэг ялангуяа хоёулаа энерги цэвэрлэх хичээл дээрээ бол ингэж ярьж ирсэн шүү дээ. Бууралттай сартай үед бол цэвэрлэгээ их айгүй гоёо гэд яриадсэн шүү дээ. За өнөөдөр бол бас ингээ бууралттай сар яваад байгаа шүү дээ.
За Мгм. 1 сарын 19 хүртэл бууралттай сар явж байгаа. 1 сарын 19-наас шинийн нэг эхэлж байгаа. Тэгэхээр энийгээ бас ашиглаад хийж болж гин. Өөрийгөө яг ийм жижигэн жижигэн юм мэдлэг, жижигэн зүйлүүдээр ингээ сэтэлжүүлээд за одоо тэгвэл бууралттай сар байгаа юм чи би хийчихье гэдэг нэг өөрийгөө нэг юм хөдөлгөх шалтгаан олоод те. Мм. Тэгэх юм бол энергийн түвшинд илүү одоо хөнгөн болоод одоо яг ийм би шантарч байна, ядарч байна гэдэг мэдрэмжүүд нь арилнаа. Тий, яасан гоё юм. Тэгээ нэг юу штэ ойр зүрийн юмаа зэгслэх цэвэрлэх те хэрэгтэй хэрэггүй хуучирсан юм хайж маях тэгэл сэтгэл Тий, зүйн бас ингээл нэг хуучин гомдолцсон байсан гомдол тэднэргээ бүгдийг сайхан тавьж явуулж гинэ гэл тэгэх бах тий, тэгнэ үү. тий. Тэгээ миний найз яг хуу дахиад энэ ярианыхаа доор хоёулынгийнх нь энергийн цэвэрлэгээ их ярианы линкийг оруулчихгүй да. Тэгээ тэгэхээр Тий, тэгэхээр бүр гоё яг за тэгвэл яг дараагийн үйлдэл маань юу юм бэ гэд тэгээд эхэлж болох нэ. тий, Тийм байна. тий. За дараагийн анхаарах зүйл болохоор 2026 он бол өөрийгөө сонгох жил байгаа. Мм. Өөрийгөө ойлгох, өөрийгөө сонгоно гэдэг нь болохоор яг өөрийнхөө хүсэж байгаа юмыг илүү түлхүү хийх. Түүнээс биш одоо жишээлбэл аав маань намайг энэ ажлыг хий гэсэн, ээж маань энэ мэргэжлийг сонгох гэсэн гэд энэ сонголтууд болвол яг энэ 2026 онд өөрийгөө хасах энерги рүү оруулах үйлдэл байхгүй юу? Тэгэхээр яг нэг өөрийгөө сонсоод өөрийнхөө дуртай зүйлийг энэ миний хийж байгаа зүйл үнэхээр надад гоё таалагдчих гин үү? Үнэхээр надад үр шим өгч гин үү? Аль аль талаас нь харж болно шүү дээ. Яг аль нь чухал одоо зарим хүмүүст бол үнэхээр мөнгө нь гоё одоогийн байдалд чухал гэж болно шүү дээ. Тэгэхээр үнэхээр надад хангалттай мөнгөний төлөөд тэгтээ яг нь яг миний дуртай ажил биш байж болно шүү дээ. Тэгэхээр яг нэг энэ яг одоо надад юу чухал вэ? Яг одоо би өөрийгөө сонгоход надад аль зүйл нь одоо төхөн байна гэдгийг илүү хараарай л гэх гээд байгаа юм. Мм. Одоо нэг чин сэтгэлээ дагах нь гэж би бол ойлгоод байна. Тий. Тий. Тэгээд За нэг- тү аха. м за тэгээд нөгөө уучлаарай яг нөгөө юу яах гээд нэмж юм ярих гээд дундуур нь тасчихлаа. Нөгөө өөрийгөө сонсно гэдэг нь болохоор зарим хүмүүсийн хувьд болохоор бас нэг гацалтын байдалд ороод өөрийгөө ойлгохгүй байгаа хүмүүс байж болно шүү дээ. За ингээд өөрийгөө сонг гэдэг зарим хүмүүс ч юм бол би юунд дуртай байгаа ч мэрцсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ дотроосоо өөрийгөө ингэж ухаж чадахгүй байгаа бол гадна талаас нь ухаад үзээрэй. За гадна талаас нь яаж ухаж болдог вэ гэхлээр яг одоо чифтээр хийгээд байгаа зүйл байхгүй юу? Нумеролог байна, одоо аура байна, астролог гэд бүх одоо энэ таро төзөр гэд одоо хүмүүс сураад Мгм. хоонийг ингээд гаргаж ирээд байгаа штэ. Энд чинь болохоор ингээд гаднаас нь нэг баруун талаас нь, зүүн талаас нь, дээрээс нь, доороос нь гэд гадна талаас нь татагш нь гэж хүнийг оруулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм зүйлүүд рүү бас хандаж болно. Энэ жил яг би өөрийгөө олмоор байна. Даанч би яаж эхлэхээ мэдэхгүй байх юм бол мэддэг хүнээс нь тусламж авчгаа гэж Мгм. цагмаар байна. Маш гоё. Одоо бол тийм хүмүүс зөндөө байгаа. Тэг яг яхаа мэдэхгүй байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл би ч гэсэндээ яг тийм байсан. Тийм. Мгм. Цомог юм нөгж байгаа зөвлөгөө нэг бүр ингээ яг нэг газарлагтай айгүй гоё яг одоо ч гэсэндээ хийгээд хэлж болох тийм зөвлөгөөнүүд байна гэж бол надад харагдаж байна. Мгм. За Маш гоё. баярлаа. Тэгээд нөгөө За яа. надад миний хувьд л юм штэ. Яг цомоотойгоо ингэж ярилцах, цомоо бүтээрийн яриаг сонсох давуу тал нь юу юм бэ гэхээр за 2026 он чинь өөрөө нийт дээрээ нэг тийм том энерги нийт дээрээ нэг тийм энергитэй байна. Гэхдээ яг тэдэн сарын тэдэнд төрсөн одоо чиний тоо чиний өөрөө чинь тоо хэд байна? Тэрэн дээрээс хамаарат бас арай өөртөө арай гүнзгий. Тий. Одоо саяны өгсөн зөвлөгөөнүүд дээр нэмээд яг өөрийнхөө personal яг хувийн зөвлөгөөгөө авах байхгүй юу? Тэнгүүдээ яг эннийгээ бариад дахиад өөрийнхөө зөвлөгөөг дагна гэсэн үг. Сая бол ингээ ихний даалгавар болчихж байгаа байхгүй юу? Одоо хоёр дахь даалгавар авах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээ одоо чинийхийг бодож үзүүлье. За. Тэгээ Тэгээ. за за чиний хувьд болохоор энэ жил болохоор 5-ын тоотой жил байгаа. Тэгэхээр чи эхлээд 1-ийн тоогоо дагангуудаа араас нь 5-ын тоотойгоо хослуулах нь шүү дээ. За яаж тэрийг гаргаж ирдэг вэ гэхлээр тухайн хүний төрсөн өдөр дээр нэмэх нь төрсөн сар. За тэгээд нэмэх нь тухайн оноо нэмэх байхгүй. Тэгэхээр хоёулаа тухайн он маань 1-ийн тоотой гэдгсэн шүү дээ. Тэгэхээр 1-ийн тоо нэмнэ л гэсэн үг. За тэгэхээр одоогийн маань хувьд 12-нд төрсөн 12 дээр нэмэх нь 10.
тэнцүү 22. За тэгвэл 22 дээр нэмэх нь 1 тэнцүү 23. За 23 маань 2 оронтой тоо учраас 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5. Гэт энэ чиний 5-ын тоо гараад ирж байгаа байхгүй юу? Мм. За тэгвэл чиний хувьд бол юу байх вэ гэхлээр маш их өөрчлөлтийг хийх жил байхгүй юу? Тэгээд 5-ын тоочин өөрчлөлт бол айгүй хөдөлгөөнд оруулдаг жил гэсэн үг байхгүй юу? Тэгээд ямар нэгэн зогсон байдалд орсон байсан юмнууд нь бол илүү хөдөлгөөнтэй болно, илүү идэвхтэй болно. За бүр амьдралаа 180 одоо градусч бүр өөрчлөх боломжтой тийм жил байгаа. Вау. За хоёрдугаарт шинэ хүрээлэл, шинэ танилуд, шинэ хамт олон, шинэ орчин, яг нөгөө шинэ нийгмийн одоо social life те нийгмийн амьдрал одоо шүү дээ дандаа юм шинэ зүйлүүд гарч ирнэ. За дандаа энэ болохоор яг нэмэх рүү орох зүйлүүд энэ ихлээд ярьж байгаа шүү заяа. Одоо бүх тоонууд маань эсвэл нэмэх эсвэл хасах байгаад байгаа шүү дээ. За хоёлаа нэмэхээсээ яриад эхэлсэн байгаа. За тэгээд шинэ харилцаа. За би юу ярьж байгаа шүү? Хосын харилцаа ярьж байгаа шүү. Яг чамтай яг ижлэхэн 5-ын тоотоо сингл хүмүүс байж болно шүү дээ. Ганц бие хүмүүс. За ганц бие хүмүүст болохоор юм шинэ харилцаанд орох боломжтой айгу тийм энерги сайтай жил байгаад байгаа. Хостой хүний хувьд бол ингээд хосуудын одоо тойр ингээ үерхэж байгаа шүү дээ. Үерхэл айгу гоё юм. Хөдөлгөөнтэй. За хөдөлгөөнтэй үерхэл юу гэхээр гоё итгэвтэй. За жишээлбэл гэл дандаа гоё зугаалж мугаалал гоё үйл ажиллагаануудад оролцоол тэг яг хоёрын өдөр тутамдаа хосын харилцаанд хийж байгаа тэгээд энэ болцоонд явж байгаа энэ зүйлүүд чинь юм гоё итгэвтэй хөдөлгөөнтэй гэж яриад байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг ингээд зүгээр ингээд гэртээ гоё кино үзээл ингээд суудаг хүмүүсийн тэртээ тэр нь арай бага гэх юм уу? За тэгэл хамтдаа аялах. За хамтдаа яг нэг ажил хийх цогтой одоо яг юм чи одоо ингээ бизнес хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бизнест чинь ингээ туслах гэх мэтчлэн юм идэвхтэй харилцаа Ямар нэмэгдэнэ. одоо нөгөө минийхтэй бол бүр яа зэн би одоо чи яг ингээ нэг жилийн ихээр ерөөдөө нүүх гээд байгаа шүү дээ. Тэмүүч яг ингээ шинэ хүрээлэл, шинэ орчин, шинэ хамт олон гэхээр бүр яг би миний бодлоор би түрүү жилийнхаа одоо 2024 25 оныхоо тэр мөчлөгийг айгүй сайхан дуусгасан юм шиг байна. Цэвэрлэгээгээ сайхан байна. Тий, яг зөв. За тэгээд айгүй тийм юу өөдрөг цоглог байх жил ахгүй сэтгэл зүйн хувьд. Хөнгөн. Тий. За тэгвэл эсэргээрээ яг хасах руу орох юм бол яах юм гэхлээр яг эсэргээр болчихно гэсэн үг байхгүй юу? Хитрхи хатуу цагийн хуваарьтай ажиллах. За одоо жишээлбэл нэг компанид ажилладаг бол улам ажил нэмэгдээл, улам л одоо ингээл цагаа баримтлал те тэрийг шаардаад чих гээд ах. За цогцсон байдалд орох, тэг сонио юм гацсан байдалд орох. Ийм мэдрэмжүүд эсэргээрээ төрдөг жил байгаа. За тэгэд энэ нь болохоор яг юунаас шалтгаалдаг вэ гэхээр тухайн хүнээс л шалтгаалж байгаа. Та өөрөө өөрчлөлт рүү алхам хийгээгүй байна. Хийхээсээ одоо өөрийгөө зогсоосон байна. Эсвэл одоо залхуурсан байна ч гэдэг юм уу те. Яг ингээ өөрөөс нь хамаарсан зүйл байгаа. Тэгэд яг нөгөө заа гэж хэлэх юмн дээр заа гэж хэлээгүй байвал яг зогсон байдалд орно. За заа гэж хэлэх нь юу гэхээр юм шинэ саналууд орж ирэх те. Эсвэл яг ингээд бүх юм дээр окей хий болгоё гэж ах хэвээр жил аахгүй юу? Тэгээ яг 2026 он маань өөрөө бас яг тийм байхгүй юу? Заа гэж хэлэх хэвээр. Окей, шинэ хэлүүлээ гэдэг жил байгаа. Тий, аргагүй юм байна л да. Одоо шинэ мөчлөг хэлж байгаа юм чинь одоо шинийн мэхлэлтэй айхгүй зоригтой тийм байх юм бол одоо мэдээж нөгөө эерэг нэмэх энерги маань одоо ингээд итгэж байна гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгээ чинийх болохоор айгүй инээдтэй бас яг юу байхгүй юу? Одоо сая ингээ 2026 он ингээ шинэ юм сураарай гэдээ ярьсан шүү дээ. Чинийх өөрөөх чинь бас яг суралцах ёстой жил байхгүй юу? Тэгээ шинэ мэдээлэл дотор шинэ мэдээлэл, шинэ мэдлэг, шинэ туршлага хоримтлуулах жил байгаа. За тэгвэл одоогийн үед анхаарах зүйл юу байгаа вэ? За анхаарах зүйл юу гэхлээр амар гоё ингээ нөгөө юугаар эхэлсэн маш та ингээ нэмэх энергиэр эхэлсэн маш та ингээ шин зүйл рүү ороод айгу итгэвчээл ингээ яваад байгаа штэ. Гэтэл дандаа замбраатай байна. Ер нь орчин тойрондоо юм бүх юмаа системтэй замбраатай байлгахгүй болол 2 сарын дараа 3 сарын дараа нэг мэдсэн чинь ингээд юм
ингээд ойр орчимч ингээл замбраагүй болсон, хувцс гунар юу ч байдیں۔ Тэ материалын зүйлүүд ингээл хэд замбраагүй хаус дунд ингээд байгаад ах юм бол буцаад ингээ асах руугаа орно. Тэгэхээр нөгөө маш их мэдээлэл, маш их туршлага, маш их хамт олон ингээд айгүй шинэ юмнууд ирсэн маш. Эднэрийг анханаас нь айгүй гоцгцтэй байлгаарай гэж зөвлөх гээд. За, Тий. яста гоё зөвлөгөө байна. Би чинь ерөнхийдөө нөгөө нэг завгүй болоод эхлэхээр замбрааг болчих гээд байдаг байхгүй юу? Аа. За тэгэхээр энийг нөгөө яаж энергийн түвшинд яаж барьдаг вэ гэхээр өглөөний зуршилтай болох хэрэгтэй. Өглөөний зуршилтай айгуу гоё. Үнэн одоо зуршил гэдэг чинь дандаа өдөр тутамдаа хийж байгаа зүйл шүү дээ, тий. Дундуур нь ерөөсө тасалдгүй. Тэгэхээр яг нэг юм өглөөний зуршил өөртөө гаргана гэсэн үг. Айгуу гоё юм замбраатай байх. Ялангуяа тийм юу зуршлууд гоё бясалгал хийх, төвлөрөх, өглөөг яг ингэдэг нэг юм гоё тайвнаар эхлүүлэх ийм зуршлуудыг чамд одоо өглөөгөр хийх дуртай өөрийн чинь бас ийм зүйлүүд байгаа даа шүү дээ. Өөрийн чинь илүү тайван болгодог, илүү анхаарал төвлөрөлийг чинь сайжруулдаг ийм зүйлүүд байгаа даа шүү дээ. Чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэднэрийг бүр ингэж зоож тавиад хийн гэсэн үг. Тэгээ тхийн тулд өглөө яах вэ гэхлээр эрт тосох нь биш үү? Яарч биш. Тэ тийм байгаад байгаа. Тэгээ дээрэс нь өглөөг маш гоё эхлүүлэхийн тулд өмнөх оройн нь бас юмаа бэлтчих юм бол өглөө маш гоё яагаад гэдэг чинь те. Иймэрхүү зүйлүүдийг өөртөө айгуу сайн бүр анхаарч хийх хэрэгтэй байгаа. Тэгжээч чиний энэ замбраагүй болох юм чинь нөгөө замбраагүй болох гэдэг энерги чинь сарнаад илүү гоё замбраатай зүйл рүү яв. За ийм л байна да миний найзын 2026. Яста баярлалаа. Зөндөх баярлалаа. Айгу гоё, айгу хэрэгтэй мэдээлэл байна. Яг гэх юм бол ерөөсөө нөгөө нэг надад яг одоо юу гэндээ миний хувьд яг надад хэрэгтэй байсан зүйлийг хэлж байгаа юм санагдаж байна. Ялангуяа өглөөгөө яг ингээд удаан эхлүүлээ. Тэгээ би одоо юм байхгүй. Төлөвлөгөө гаргахгүй л бол татах гэдэг төрлийн хүн. Яг хагасаа өдөр тэгин ингээд төлөвлөгөө гаргаагүй өдөртөө ингээд зүгээр аягүй их цагийг өнгөрөөцөн байдаг. Юу хийсэн мэддэхгүй. Тэс ерөнхийдөө жоохон бохомддог байхгүй. Тэнгүүд би одоо яг за яалтчгүй л төлөвлөгөөтэй байж л би нэмэх энергитэй байх юм байна гэдгийг бол аягүй сайн ойлгож авлаа. За одоо дахиад миний найз ерөөсөө савчиж болохгүй хит олон юм хийгээл бүр ингээд хит олон угаасаа боломжууд гарч ирээл тэгээд ингээд олон project олон төслүүд дээр зэрэг ажиллах гал ингэн. Тэгэхээр зарим зүйлүүдийн яг нэг жоохон хошин тавиад эхлээд яг чухал байгаа юмнуудаа хийгээд дуусгаад ард нь гаргаад ингээд ажил төрөл чинь ч гэсэн яг тийм үе шат дараалал замбраатай байх хэрэгтэй шүү заа. За ерөнхийдөө миний энэ жилийн зорилго чинь ерөнхийдөө замбраа л юм биш үү те. Өрөө. Тий. Тий. Эмх цэгцтэй байх. Тий. За одоо би яг товчхон яг өөрийгөө нэг ярьчээ. За миний хувьд болохоор 3 татаа энергитэй байгаад байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ би яг ингээл өөртөө шууд оныхоо ерөнхий төлөвийг ингээ гаргачихж байгаа штэ. За миний хувьд бол ээжийн энерги ихтэй тоо байгаа. Тэгэхээр ууг нь бол жирэмслээд хүүхд гаргах юм бол бүр маш ээлтэй. За хоёрдугаарт бол ээжийн тоо гэхлээр би өөрөө бас ээжтэй шүү дээ те. Тэгэхээр ээжтэйг айгүй маш гоё харилцаатай байх. За ялангуяа над шиг одоо 3-ын тоо гарчаад ээжтэйгээ жоохон тэмхэн харилцаатай болцсон байгаа эсвэл ээжигээ гомдоцсон байгаа бол заавал уучлалт гуйгаад одоо сайндах хэрэгтэй. За ээжигээ хүндлээд ээжигээ хайрлаад яг нэг юм гоё ээж рүү чиглэсэн тийм сэтгэлийн хувьд юм зүйлүүдээ хийх хэрэгтэй байгаа даа. За миний хувьд бол би ээжтэйгээ угаасаа маш гоё харилцаатай байхгүй юу. Тэгэхээр энэ жил болоод ерөөхдөө ээжигээ баярлуулъя гэж бодож байгаа. За тэгээд яг энэ харилцаануудаа гоё хадгалаад. За яагаад хадгална гэж яриад байгаа гэхэлэр айгу тийм сэтгэл хөдлөл айгу савлгаатай жил ахгүй юу миний хувьд. Сэтгэл хөдлөл савлгаатай гормон одоо энэ даавруудаа айгу сайн гэж дааврууд айгу хөдөлдөг жил учраас даавраа бас хянаж одоо дааврын одоо эмэгтэйчүүдийн дааварт хэрэгтэй шимт хичээлтэй хүнс за тэгээ витамин ч гэдэг юм уу те эднэрийгээ хийх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө савлгаатай жил байгаа учраас нөгөө савллаасаа болоод ээжтэйгээ ямар нэгэн байдлаар муудалцах ч юм уу те тийм зүйл
гарах эрсдэлтэй байгаа болохоор тэрийг би одоо ингээд хянана гэж шууд зорилготой тавьчихж байгаа байхгүй юу. За дээрэс нь нөгөө хитрхи ажил гэж яваад нэг гэртээ суучих юм бол гэртээ суух гэдэг жил учраас баланс айгүйх алдагддаг жил байхгүй. Угаасаа ингээд савлна гэхээр угаасаа тийм болчиход байгаа найзаа. Тэгэхээр нөгөө савлна гэхээр баланс барих. Тэгэхээр баланстай холбоотой хөдөлгөөнүүд одоо яадаг ч гэсэн йогд бол 1 сар явна гэж бодож байгаа. Яг юм баланстай холбоотой хөдөлгөөнүүд. За яг юм юу бүтээлч жил ахгүй юу? Тэгэхээр энэ бүтээлч ажил өөрөөсөө гаргах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө бүтээлч зүйл рүү чиглүүлэх юм сургалт мургалт ч юм уу тиймэрхүү юм боломжууд гарч ирэх юм бол тэднэрийг илүү сонгоно. За ажил гэр бүлээ яг ажилдаа зарцуулж байгаа цаг гэр бүлтэй зарцуулж байгаа цагаа би бас яг баланслна гэдэг өөртөө зорилго тавьсан байгаа. За тэгээд өрсөлдөөн ялангуяа нөгөө юм эмхтэй хамт олон дотроо өрсөлдөөн, хил ам, атаархал яг иймэрхүү зүйлүүд айгүйх гарч ирдэг жил аахгүй юу? Тэгэхээр нөгөө эмгтээчүүдтэй айгүй гоё харилцаатай, эмгтээчүүд рүү чиглэсэн, эмгтээчүүдэд ээлтэй зүйлүүдээ бас нэлээ хийн гэж бодож байгаа. Тэгэхээр одоо яг ингээ миний чивтэр ингээд яриа хийгээд нь штэ. Тэгэхээр энэ дотор чинь хоёулынгийнхэн сонсогч дотор бол дийлэнх нь бас эмгтээчүүд байгаа ах гэж би бодож байна. Тэгэхээр энэ подкастаа зүгээр апплод хийгээд хүнд сонсох ёстоороо би бас энэ жилийнхаа юг нэмхрөө оруулаад байгаа гэсэн хийх ёстой зүйлүүдээ. Тийм. Тэгээд бас энэ жил гоо сайханд анхаарч ил аахгүй юу? Яг ингээл нэх гоё хийлгэмээрээс юмнуудаа хийлгүүлээл тэгчил аахгүй юу? Тэгээд би тэрийг бүр он гарахаас өмнө хийлгээд эхэлсэн байгаа. Тэгээ сая 12 сард Солонгос яваад шинжилгээ өгөөд тэгээ бас нүүрэндээ режурант тарилга хийлгэсэн штэ. Би чинь ер нь бол нэг тэгж гоо сайхан гэдэг хүн биш аахгүй юу. Тэгмээтэй за энэ жил бол яг гоо сайхан тэг яг энэ эмэгтэйчүүдтэй ингээ гангалах ч юм уу тийм зүйлүүд рүүгээ бас хөрөнгө оруулна гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд бол яг иймэрхүү жил байгаа. Гэтэ яг хөө сая ерөнхийд нь ярьчихсан анхаарах юмнуудаа бол өөртөө бас гаргацсан байгаа. Тэгээ одоо тэгээд жишээ нь өөрийнх нь тоо минийхтэй адилхан 5 гарч ирсэн хүн яг тэндээ минийхтэй адилхан гэсэн үг шүү дээ тий? Адилхан тий. Тэгээд 3 гарч ирсэн бол бат цаамогийнхтай адилхан байна л гэсэн үг. Тий. Тэгэхээр энийг гаргаж ирэхин тулд өөрийнхөө төрсэн өдрийг сартаагаа нэмээд тэгээд хариултан дээрээ нэг тоог нэмээд за 2 оронтой тоо гарах юм бол яг 12 гэх юм бол 1 дээр нэмэх нь 2 32 гэх юм бол 3 дээр нэмэх нь 2 гэдэг яг тэр 2 оронтой тооныхоо цифруудын хооронд нь нэмэл 1 оронтой тооор шилжүүлчихнэ гэсэн. Яг зөв. Тий. За тэгээд үнэхээр сонирхолтой байвал хүмүүс маань одоо хүмүүсийнхаа хандлтыг харж агаад хоёлаа бусад тоонуудаа гаргачих гэж би бодож байна. Дараагийн дугаар дээр. Тэгээ одоо 1-ээс 9 хүртэл гэхээр 3 5 2-ыг биш одоо бус тоогоо ярина гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд дандаа нөгөө ерөнхий мэдээллүүд өгж байгаа учраас нэг сонирхолтой юм нь яаж болох вэ гэхэлэр одоо дараагийн дугаар дээр хүмүүс бүх тоонуудыг мэдээд авчих штэ. Тэгэхээр яг зөвхөн өөрөөгөө биш хүүхдүүдээ ч гэдэм үү аав ээж байгаа ч гэдэм үү нөхрөө ч гэдэм үү бүгднийг энэ тоогоороо тооцоолчих болох нь биш тий. Тий. Тооцоолж болчих чинь. За тэгээд бас өнгөрснөө харчиж болно. Яг одоо жишээлбэл чиний хувьд болохоор одоо би 4-ийн тоо юм байна гэтэнгүүд чиний хувьд болохоор одоо энэ жил чинь 5-ын тоо өнгөрсөн он чинь 4-ийн тоотой байгаа байхгүй юу? Тэгэхээр өнгөрсөн нэрээ яг ингээд тэгээ би ингэсэн юм биш те гэд дүгнэлт хийж болж байна. Тэгвэл дахиад дараагийн жил рүүгээ бас явж болно шүү дээ. 2027 оноо ч гэсэн үзэж болно шүү дээ. 2027 он чинь болохоор 2-ын тоотой байгаа даа шүү дээ. Шууд нэгийнхээ оронд 2-ыг нэмэл. Тийм. Тэгэхээр одоо шинэ миний тоо 6 болно гэсэн үг гэдэг ч юм уу те. Тийм. Гэхдээ яг нөгөө сайн яг бүр ингэ бичээд нэмж үзэхгүй бол заримдаа тоонууд юу яд шүү. Нааш цаашаа ингэ явдсан шүү. За 2 ялангуяа нөө юу өнгөрөхөөр тэгж явдаг байхгүй юу? 20 эдэн он байж одоо юу мэрчмдээ нөгөө 100 муу өнгөрөхөөр тэгдэж штэ. 1900 эдэн он байж байгаа шууд 2000 руу орчхоор шал өөр тоо моол явчихдаг байхгүй юу? Тэрээгээ шууд бичээл байж гэсэн. Шууд чи 2027 гэхээр 2 дээр нэмэх нь 0, нэмэх нь 2, нэмэх нь 7, тэнцээ 11 буюу 2. За тэгэхээр түрүүнийх чинийх 22 байсан шүү дээ. 22 дээр нэмэх нь 2, тэнцээ 24. Тэгэхээр дараагийн жил чи угаасаа 6 байхаар байгаа байхгүй.
Тийм. Тэгээд нөгөө нэг яг гэр бүлийнхнийхаа төрсөн он сарыг бол мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд яг харилцаан дээр хүртэл яг энийг мэдээд авчихаар айгу амар юм билэ. Тий. Одоо жишээлбэл манай нөхөр минийхийг ингээд тооцоолоод үзчих юм бол манай нөхөр ингээд анзаарах хэрэгтэй байхгүй. За за савлгаатай жилийн юм байна. Тэгэхээр ингээд айл болох уурлахгүй байх хэрэгтэй байна гэдэг бодлоо ингээд бодцооч болохоор байгаа байхгүй. Тийм. Тэгээд нөгөө Тий. нэг өөрийгөө илүү сайн ойлгоно. Тэгээд бусд хүмүүсийг эрен тойрныхоо хүмүүсийг ч гэсэндээ сайн ойлгоно гэсэн үг байхгүй тий. Тий. За тэгээд одоо хүмүүст бас яг ингээд бусад өөрийн гэсэн юм зорилтууд байгаа шүү дээ. Тэрийг ол чөлөөтэй хийн штэ. Тийм. Зүгээр л яг энэ шалгуур нь энергийн төвшөнд ийм шалгуурууд байгаа шүү. Энэ шалгууруудыг давчгал юм бол ингээд нэмэх энергитэй давж байгааг ойлгочих болно л гэдгийг Тийм. ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэг яг хуу миний хувьд сая өөрийнхөө жилийг ингээд сонсоход яг л байгаа юм байна гэж бодож байна. Яг одоо яг хийж байгаа зүйлс тэгээд сэтгэл зүйн байдал маань яг л таарч ийн гэж бодож байна. Яг арай хөнгөн байгаад байгаа. Тэгээд арай л илүү иш хүчтэй, арай цоглог байгаад байгаа бол би айгуу сайн өөрийгөө анзаарж байгаа. Яг таард юм өө таардгийн. Тийм байна. Тэгээд маш гоё яриа байлаа. Тэгээд За сонсогч нар маань бас ингээд асуулт байх юм бол бас комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд чамаада бас маш их баярлалаа. баярлаа. Тэгээ дараагийн 7 хоногт тэгвэл хоёулаа үлдсэн тоонуудаа оруулъя. Тэгээ. За бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ дахин шинэ оны минь төргийа. За баяртай. За баяртай.